Туулгын эргийг чөлөөлөх ажил тагчиг боллоо. Хий баахан хөөрцгөлсөн утгагүй ажил байсан л да. Угаасаа туулгын эрэг орчмын газар олголт Белла Вистагаас ихтэй. Нэг л битгэд Монголын толгой аваачид хатан туулын эрэг дээр тэнгэр атгсан дөрвөн өндөр барилга шоолгож хажуугаар нь тансаг хауснууд жагсааснаар баячуудын хорооллын суурийг тавьсан байдаг. Олон ч жил өнгөрчтэй. Харин саяын хавар баахан төвчгөнсөн зайрангууд маршлын гүүрнээс зүүн тийш газарлуул орилуулж дайраад байснаас биш гүүрнээс баруун тийшээ огтоож орилсонгүй. Ялгаагүй л хатан туулын эрэг. Гэтэл яахлаараа маршлын гүүрнээс зүүн тийшийн туулын эрэг тооцогдоод баруун талынх нь тооцогддоггүй билээ. Эндээс л тэдгээр зайрангуудын ноо харагдана. Уг нь л эхлээд шууд сонсголонгийн гүүрнээс зүүн тийшээ баян зүрхийн гүүр хүртэлх бүх барилгуудыг нураахыг шаардах ёстой юм. Гэтэл 2-3 барилгыг л онилж орилоод байгаа нь утга учиргүй болгочихж байгаа юм. Энэ хугацаанд манай хөтөлбөр туулын эрэгт одоо барилга бариад байгаа компаниудын тухай судлаад үзтэл зөвхөн энэ 2018 онд биш бүр 10 гаруй жилийн өмнө газрын зөвшөөрөл авсан байж таарлаа. Зөвшөөрөл авсан компаниуд хууль дүрмийнхээ дагуу жил бүр газрынхаа татвар хураамжийг төлсөөр иржээ. Харин зөвшөөрөл өгсөн сайд дарга нар нь Монгол Ардын нам, Ардч нам тэр бүхэл иргэний зоригч тууж явах юм. Товчхондоо тэтгэр компаниуд бүгд л төр засгийн шийдвэрийн дагуу барилга юмаа барьж босгож байгаа нь тэр аж. Цаг хугацаанд харин өдий таарчгаж. Харин одоо аль 13 жилийн өмнө тэр зөвшөөрлийг өгсөн сайд дарга нараас хариуцлага нэхэж бүхэл зүйлийг мөрдийн шалах ёстой байх. Ингээд хэрвээ авилга гэмт хэргийн шинжтэй тогтоогдвол тэрхүү барилгуудыг бүгдийг нь буулгаж туул голынхаа эргийг нүцэглээд бүгдээрээ цэнгэн хөгжилдөцгөх хэрэгтэй. Харин гэмт хэргийн чанартай тогтоогдохгүй барилгуудыг нураалагаараа нурааж зөвшөөрөл өгсөн тухайн сайд нараар мөнгийг нь төлөвлөх хэрэгтэй болох байх. Энэ тохиолдолд тэр бүм гэж ярихгүй нөгөө их найд гих тоогоор нь хохирол хэмжигдэх байх. Гэхдээ мэдээж бусдыг нь ялгаруулахгүй. Белла Вистагаас авахулаад бүгдийг л нураах хэрэгтэй болох байх л да. Тэгэхээр энэ бүтгүү. Харин одоо туул голын дагуу үлдэж байгаа 5-6 км орчим эргийг бас алдчихгүй бол улсын хурд олигтойгоо шахалт үзүүлж хизээч хөндөгдөх боломжгүй тусгайгийн тусгай хамгаалтанд хууль гаргуулах ёстой болох байх. Үүнийг яаралтай шийдэхгүй бол нэг л мэтгэд бас нэг барилга босоод ирэхгүй таймаа.